Америк нэгдсэн улсад аль биесны айлчлал хийж байгаа улсын хурлын даргын хуулийг Америк нэгдсэн улсын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер ноён Жон Беннер энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд улсын хурлын даргын хуулд Монгол улсын хурлын даргыг Конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер найрсгаар хүлээн авч байгаад талархлаа илэрхийлээд Монгол улс Америк нэгдсэн улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн өнгөрсөн онд тохиосон. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нийтлэг үн цэнд тулгуурлан өндөр хэмжээнд хөгжиж ирснийг онцлон тэмдэглэсэн юм а. Мөн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч ноён Борнстэй өчигдөр уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Харин өнөөдөр улсын хурлын даргын хуулд Brookings-ийн стратеги судлалын хүрээлэнд зочилсон. Тус хүрээлэнгийн зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Ричард Буш Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Тус хүрээлэн жил болгон зохион байгуулдаг судлаачийн хөтөлбөртөө Монгол улсын судлаачдыг урьж оролцуулдагт улсын хурлын дарга талархал илэрхийлээд цаашид тус хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх тэр дундаа Монгол улсад судлаачдын хөтөлбөрийг зохион байгуулах сонирхолтой байгаагаа мэдгцээ. Монгол улсын стратегийн судалгааны хүрээлэн Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Зүүн Азийн орнуудын эрдэмтэн судлаачдтай геополитик, стратеги, бодлого төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажилладаг. Америк нэгдсэн улсын судлаачдтай ч энэ төрлийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа мэдгдсэн. Түүнчлэн Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах ардтсан Солонгос ард улс, бүгд найрамдах Солонгос улс болон Япон улсын түнш хүрээлэнгүүдтэй хамтарч 6 тал дээрээ хэлэлцээрийг сэргээх боломжийн талаар аюулгүй байдал стратегийн судалгааны эрдэмтдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлээд хамтран ажиллахыг хүслээ.